За сайн байцгаана уу. Өнөөдөр би намайг үздэг нэг сонсогчийн асуултанд хариулъя гэж бодож байна. Энэ бол одоо Нобелийн инх тайвны шагналыг гардуулах үеэр би нэг товч мэдээлэл рээлээр оруулсан байгаа. За тэрний дотор яагаад ийм японочууд ингээд авчив? Ямар өндөр настай хүмүүс вэ гэдээ асуусан байлаа. Тэг би тэр хүнд энэ талаар мэдээлэл өгнө гэдээ амлчихсан болохоор энэ удаагийн хэм блогийг оруулж байна. Тэгэхээр хүн төрөлхтний түүхэнд одоо тухайн жилд онцгой гавьяа байгуулсан хүмүүс Нобелийн шагналыг өгдөг тийм ээ. Одоо маш олон жилийг ардаа орхисон байна. За тэгээ ихэнх бараг бүх шагналын Шведийн одоо нийслэлд эзэн хаан өөрөө гардуулдаг бол за инх тайвны одоо Нобелийн шагналыг Норвеги улсад гардуулдаг ийм одоо түүхэн уламжлал байгаа. За яг одоо ямар учраас зөвхөн инх тайвны шагналын Норвеги улсад гардуулдаг вэ гэдэг талаар янз бүрийн яриануд байдаг. Гэхдээ яг албан ёсны бол хариу байхгүй. Яг нь Альфред Нобель гэж хүн гэрээслэлтэй энэ шагналыг Норвеги улсад гардуулна гэж бичсэн учраас тэрний дагуу хийж байгаа гэсэн ийм зүйл байдаг. Гэхдээ мэдээж түүхийн хувьд үзэх юм бол Норвегиуд одоо Шведийн одоо дор гэх юм уу одоо харьяанд нэлээд олон жилийн болсон байгаа. Тэгээд тэр утгаараа энэ шагнал олгодогч биш магадгүй. Гэхдээ энэ бол яг тийм юм гэсэн хариулт бол байхгүй байгаа. За эргээд хэдүүлээ энэ инх тайвны Нобелийн шагнал гэдэг ийм шагналд оръё. За би жил болгоны энэ өдөр за Нобелийн шагналыг гардуулах ёслол үеэр би хэрэг гаргаж ингэж үздэг. Яг гэвэл энэ шагналыг хүний төлөө энэ дэлхийн одоо хүмүүсийн сайн сайхны төлөө одоо өөрийнхөө ухамсарт амьдралыг зориулсан маш их зовлон зүдгүүр бүх зүйлийг одоо туулсан хүмүүсийн шагналыг авдаг. Энэ шагналыг энгийн үнээс одоо төрийн тэргүүнүүд, улс төрийн цэцгэлтнүүд, шашны тэргүүнүүд авч ясныг та бүхэн бас мэдж байгаа гэж бодож байгаа. Энэ жил одоо Далай ламын инх тайвны төлөөх шагналыг авсны 35 дахь жилээ тохиож байгаа юм билээ. За яад ч юм энэ утгаараа би бас надад их гоё санагдсан л да. Бид нар ч өөрөө монголчууд буддийн шашинтай улсууд. Тэгээд энэ шагналын өмнөхөн одоо 20 дахь хоногийн өмнө Далай ламд бараалгасан болохоор их сайхан санагдчихсэн. Тэгээд та нарын энэ шагналыг явцыг бол харсан болов гэж бодож байна. Энэ жилийн хувьд өндөр настай хүмүүс ингээд төрдөг тэрэгэн дээр суудсан. За тэгээд шагнал авахаар ингээд Осло хотод бүүнээр ирж исэн. Тэгээд та нар бүгдээрээ дамжуултыг бол харсан болов гэж бодож байна. За яагаад энэ өндөр настай хүмүүс одоо нулимс туслуулаад өөрийнхөө туулсан амьдралыг яриад тэгээд энэ шагналыг авч байгаа гэдэг талаар хэлье гэж бодож байна. Яг тэгвэл энэ шагналыг бас нөгөө талаар Аз твээс авснараа ягаад ч юм илүү их ор дотн зүрх сэтгэлд хүрсэн. За бид нарыг бага байхад бид нар чинь бас социализмын үеийн л бүтээгдэхүүнүүд шүү дээ тийм ээ. Тэгээд тухайн үед Хирошима, Нагасаки ингээд цаасан өнчирч хоцорсон охин зориулаад цаашин шоу хийгээд ингээд дуу хүртэл одоо цохогдод дуулдаг тийм ээ. Ийм байсан. Яг тухайн үед хүүхэд байхдаа бид нар энэ талаар нэг төдийлэн нэг сайн мэддэггүй. За ямар ч байсан цөмийн ингээд нэг том бөмбөг одоо өвөл хэлбэртэй бөмбөг дэлбэрсэн юм байна. Тэгээд олон хүмүүс нас орсон юм байна. Тэгээд энэ охин өнчирч хоцорсон юм байна. Тэгээд нэг цаасан шоу хийгээд ингээ хүслээ шивнээд ингэсэн байна гэдэг л тийм мэдээлэлтэй байсан. Яг оюутан болоод за тэгээ насанд хүрсэн үедээ одоо цөмийн цөмийн одоо бөмбөг чи ямар их аюултай болох талаар мэдээлэл маань улам одоо бэхжсэн гэж хэлж болно. Одоо бид нар мэдж байгаа тийм мөг хэлбэртэй юм том дэлбэрэлт болсон. Тэгээд 40 сая хүн олон 100 мянган хүн нас орсон гэж ингээ сонсч байсан. За тэгээд энэ жил яасан бэ гэхээр тэр дэлбэрэлтийн үеэс одоо амьд гарсан 85 хүн байгаа юм байна. Тэгээд тэр 85 хүн л үлдсэн. Тэгээд тэр 85 хүмүүсийн төлөөлөл буюу тэдний одоо толгойлдог төрийн бас байгууллагаас ирж шагнал гарсан байгаа. Тэгэхэд энэ одоо ямар учиртай юм бэ гэдэг тэгэхээр мэдээж дэлхийн 2 дугаар дайны түүхийн явцад одоо Япон улс бол мэдээж Герман улстай холбоо утсан байсан учраас ялагдсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд Америкууд тэр Хирошима, Нагасаки гэдэг хотыг бөмбөгцсөн байгаа. Тэгээд тэр бөмбөгтгöd яасан гэхээр би энэ дээр ингээд
тэр хүмүүсийн яриа, за тэгээд Нобелийн их тайвны шагналыг гардуулах тэр одоо холбооны одоо илтгэл тэгээд нэлийн юмнуудыг үзсэн. За тэгэхэд тэр дэлбэрэлтэнд яасан гэхэлэр 120 мянга орчим хүн одоо шууд газар дээр насарсан гэж байгаа. Тэгээд тэндээс 650 мянга орчим хүн одоо тэр амьд үлдээд тэгээд тэр нь бие сэтгэлээрээ одоо хүнд хэцүүг туулсан гэж байгаа. Тэгээд тухайн үед одоо энэ тэргүүн 92 настай хүний ярьж байгаа бол ингэж сургуулийн сурагч байсан. Гинэт одоо онгоц хөрөг чимээ сонсгдсон. За тэгээд ингээд тэр чимээг сонссон чинь удахгүй маш хүчтэй одоо ийм дэлбэрэлт юм уу тийм одоо долгион юу мэдрэгдсэн. За тэгээд тэр хүү одоо тэр дэлбэрэлтээс бас холгүйхэн амьдарч исэн. За эргэн тойронд нь маш хүчтэй халуу болсон гэж байгаа. Тэгээд маш тийм нүд гялгам цагаан гэрэл үүссэн. Тэгээд тэр хотын төвд дэлбэрт болсон ойрхон газар аваад нь амьдарч исэн гэж байгаа. Тэгээд тэр лугаа ингээ гүйсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ гүгэд ингээд очиход тэр хүн харахын харахгүй маш их түлэгдэлтүүд үүссэн. Зүгээр одоо хүний мах ингээд зүгээр амьдараа ингээд тасарч унжээсэн гэж ингэж тэр хүү ярьж байгаа байхгүй юу. Тэгээд тэр шархаад байхгүй тэр авууд нь бол нас орсон байгаа. Тэгээд яг тухайн өдрөө нас ороогүй ч гэсэн тэрний дараа маш олон хүмүүс маш их тэр халуун цөмийн энерги улмаас хамаг одоо бүх юм түлэгдээд ингээд амьдаар одоо шаслагдаад ингэж нас орсон гэж ярьж байгаа. За тэр шагналыг авахар ирсэн нэг эмэгтэй яриагаар болохоор сургуулаасаа ингээд гэрлүүгээ автгаа ингээд явж исэн чинь яг хамт байдаг нэг үеийнхэн тоглолдог байсан охин хажуугаар гарсан чинь ингээд нүд нь ингээд юунаас ингээд гарцсан ингээд нүдээ ингээд хоёр гар дээр ингээд барьцсан. Юу ч харахгүй зүгээр орилоод тэгээд ингээд ус гэд ингээд орилж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд зүгээр хүн бол харахаа харахгүй тийм аимшигтай дүр зураг байсан гэж байгаа. За ингээд газар дээр тэр байдал ингээд өнгөрсөн. Тэгээд олон нас сая хүн олон одоо 100 хүн арай сая бишээ 120 орчим мянган хүн тэр их дэлбэрэлтээс үүсэн долгион. За тэгээд тэр түлэгдлийг даахгүйгээр нас орсон байгаа гэж тэр хүмүүс бол ярьж байгаа. За тэгээд 650 орчим мянган хүн бол тэндээс мэдээж амьдулсан. Гэхдээ тэр хүмүүс бол маш их тийм зовлон төлж үдэх хүрсэн байгаа. Яагаад гэхээр тэр их аимшигтай юмыг үтсэн. За тэрний дараа яасан бэ гэхээр туяанаас үүдэлтэй одоо олон янзын эргэтэн системийн хавдраар тусан байгаа олон янзын эргэтний өвчлөл үүссэн байгаа. За тэгээд хавдраа одоо тэр туяаны эмгээг эмчлүүлэхийн тулд энэ чинь дэлхийд дээр болж байгаа хамгийн анхны процесс шүү дээ. Тийм үйл явдал. Тэгэхээр тэрийг эмчлэх гэж Японы анагаахын одоо мэдээж хөгжөөд олон янзын эмийг тэр хүмүүстээр туршиж утсан. Бид нар бол зүгээр цөмийн одоо тэр цацрагаас үүдэлтэй өвчлөлийг одоо эмчлэх анагаахны амьд одоо туршилтыг харах болсон гэж өөрсдөө хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр туршилтын явцад эмчилгээнд дөнгөж эхэлж байгаа учраас маш олон хүмүүс нас орсон гэж хэлж байгаа. За тэгээд сэтгэл зүйн хувьд зовиртой, бие махбодын зовиртой, хизээ хавдар тусчгол гэсэн айцтай. За хамгийн аюултай юм гэвэл нийгмээс гадуурхагч ирсэн гэж байна. Яагаад вэ гэхээр эмчилгээний мөнгө тийм ээ олоход хэцүү. Тэр нь бол үнэтэй байсан. Засгийн газраас нь ямар ч нөхөн төлбөр өгөөгүй. За энэ бүх зовлонгоо ингээд олон нийтэд дийлэхээр засгийн газар нь хаалттай болгоцсон гэж байгаа. Тэгээ гадуурхалд орж ирсэн. Энд тань сургуульд орё гэхэлэр зөвшөөрөхгүй. Яг тэгвэл тэр царай ус янз бүрийн байдлаар юм сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд гэмтэл авсан юм байгаа. За тэрнээсээ гадна юу вэ гэхэлэр гэрэлсэн чинь хүүхэд нь болохоор одоо гений өвчлөлтөй хүүхдүүд гарч исэн гэж байгаа. Хүн гэж хэлэхэд маш хэцүү. Тийм учраас нийгмээрээ тэр хүмүүсийг үзий ядаж эхэлсэн байгаа. Тэр хүмүүстэй гэрлэх, сургуульд сурах, хамт ажиллах энэ бүх боломж нь хаагдж ирсэн гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө тэгээд яг тэр хотоос бөмбөлтөөс амьд үлдсэн хүмүүсийг Хибакиша гэж нэрлсэн гэж байгаа. Тэгээ Хибакиша гэдэг нь болохоор энэ цөмийн дэлбэрэлтээс одоо амьд үлдсэн ийм хүмүүс гэж хэлж байгаа юм. За тэр Хибакишинууд болохоор ийм одоо нийгмийн гадуурхалд
өртөөд өөрсдөө ингээд эдийн засаг санхүү сэтгэл зүй бие махбод ингээд гэмтсэн учраас ерөөсөө засгийн газрын хүлээж авахгүй бүр нийгмээс гадуурхагдсан учраас эдгээр хоорондоо холбоо байгуулсан байгаа. За тэгээд Японы одоо атомын болон цөмийн бөмбөгтэй тэмцэгчдийн одоо холбоо гэсэн ийм одоо холбоо байгуулад тэгээд засгийн газрынхаа эсрэг тэмцсэн байна. За энэ хүмүүс тэмцэж эхлээд тэмцэхдээ юу гэсэн бэ гэхээр нас орсон хүмүүсийн амьд үлдсэн төлөөлөл болгоод бид нар дуу хоолой гаргана. Ирээдүйд үсэх цөмийн одоо аюулыг гарахгүй байхын төлөө биднээр хамгийн сүүлийн одоо Хибакиша гэдэг ийм хүмүүс дуусгая гэсэн зорилготойгоор энэ том холбоог үүсгэсэн байгаа. За тэгээд энэ хүмүүс тэмцээр байгаад маш олон хүний гар үсгийг зурулаад тэгээд Японы засгийн газраас нөхөн төлбөр авч чадсан байна. За тэрнээсээ гадна нөхөн төлбөр аваад тэгээд хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон гэж байгаа. За тухайн үедээ одоо энэ дээр би бичсэн байгаа л да. Япон улсын тэр цөмийн дэлбэрэлт үеэр байсан гадаадын хүмүүс буцсан гэж байгаа. Тухайлх юм бол Мексик руу, Канада руу буцсан байна л да. Гэтэл буцаад ингээ оцсон чинь засгийн газраас нь тийм эрүүл мэндийн нөхөн төлбөр өтер өгөхгүй маш хэцүү байсан. Тэгээд тэр хүмүүст бас дуу хоолой гаргаж ирсэн байгаа. За тэгээд яванда эн чинь Японоос халиад энэ дэлхийн хэмжээнд энэ атомын цөмийн зэвсгийн аюулыг алга болгоё. Энэ цөмийн одоо бөмбөгийг устгая. Энийг зориултыг гэх юм даваа хэрэглэе гэдэг утгаас ингээд олон сая хүнийг уриалсаар байгаад за нийтдээ 1955 он гэхэд 30 сая хүний гар үсэг цуглуулж чадсан байгаа. Америкийн нэгдсэн улсад. Тэгээд энэ нүүбийн олон янзын хурлууд төр хүний эрхийн хурлууд төр олон янзын хурал дээр ингэж бичилж очиж ингэж ярьж ингэж хөрсөөр байгаад за тэгээд тэндээс цөмийн дэлбэрэлтийн үеэр амьд үлдээд нутгараа буцсан хүмүүст одоо нөхөн төлбөр олгуулах энэ одоо боломжийг нь олгосон байгаа. Тухайлх нь бол Америк, Бразил, Мексик, Канада гэдэг жаа. Тэр хүмүүстэй бас адилхан нөхөн төлбөр засгийн газраас олгуулсан байгаа та. За ингээд нүүби олон хурлуудаар гэж цөмийн аюулын тухай биеэр тулсан юм ярьсаар байгаад нийтдээ 2016 он гэхэд ахаад гарын үсэг цуглуулад энэ цөмийн зэвсэгтэй орнуудыг одоо энэ цөм бөмбөг устгаас гэдэг гарын үсэгт 13.7 сая хүний гарын үсэг цуглуулж чадсан байгаа. Энд 122 орны хүмүүсийг хамруулж чадсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүмүүсийн ярьж байгаагаар юу вэ гэхээр ерөөсөө одоо тэр би түрүүнд хэлсэн те Хибакиша гэдэг ийм юуг бидний амьд үлдсэн 85 хүнээр ингээд энэ үг ингээ мартагдаад дуусаасаа дахиж юу дэлхийн одоо аль ч орны ямар ч хүн бид нар шиг Хибакиша бити байгаасаа гэдэг утгаараа ийм том хөдөлгөөнийг өрнүүлж чадсан ийм одоо гайхалтай ийм түүхийн амьд гэрчнэр байгаа. Тэгээд түүхийн хувьд ингээ ярих юм бол 1945 онд дууссан тийм ээ. Тэгэхээр 10 жилийн дараа 1955 онд юу гэжсэн ихлээр энэ Альберт Эйнштейн, Бертранд Рассел гэдэг хүмүүс байгаа шүү тийм ээ. Энэ цөмийн одоо юмыг одоо зохиолсон физикчд байгаа. Тэгэхээр энэ хүмүүс юу гэж хэлжсэн ихлээр ийм тонхоглолтоор гарын үсэг зурсан байна. Тэгээд тэрүүн дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр ерөөсөө энэ цөмийн энэ юмыг инх тайны зорилгоор за тэгээд хүний амьдралын сайн сайхны зорилгоор ашиглахаас биш одоо цөмийн бөмбөг одоо үйлдвэрлэх тэр зорилгоор ашиглаж болохгүй гэдэг юмд бол уриалсан байгаа даа. Тэгээд яг одоогоор гэх юм бол Америкийн нэгдсэн улс байна, Орос байд юм байна, Хятад байд юм байна, Франц байд юм байна, Их Британи байд юм байна. За Англи гэсэн үг тийм ээ. За тэгээд Энэтхэг байд юм байна, Пакистан, Израиль, Хойд Солонгос гэдэг энэ улсууд цөмийн бөмбөгтэй гэдэг юм байна. Тэгэхээр энэ бол бас цөмийн аюул бол биднээс бол хол биш, ойрхон байгааг илтгэж байгаа. Тэгэхээр одоо тэр миний би энийг үзэж байгаа тухайн үеэр маш их тийм бодолд орсон л да. Яа тэгэхээр хүн төрлөختн тийм ээ. Одоо уг нь бол хүн төрлөختний сайн сайхны төлөө бүх зүйлийг ингэж хийж байгаа. Гэтэл ингээл бас сар юм бас зэрэгцээд байгаад байна тийм ээ. Бид нарт ингээд түүхийн одоо үнэт сургамжууд байж байна.
энэ зовлон үзсэн хүмүүсийн яриа байна. Өөр одоо биднэрт ямар нотлогоо, ямар юм хангалттай гэж ингэж хүлээгээд идэм бэ гэсэн бодол төрж байгаа хгүй. Тэгээд энэ цөмийн болон атмын зэвсэгтэй энэ орнууд тэгээ одоо эсрэг тэмцгээд бид нар бас их дуу хоолойгоо оруулж авах хэрэгтэй. За аюул бол хаяанд ирсэн гэж би ингэж бас их харж байгаа. Яагаад гэвэл дэлхийн маш олон орнуудад уран байгаа. Яагаад тэр улсууд өөрийн орны ураныг одоо олборлохгүй заавал одоо Монголдоо энэ ураныг ингээд олборлох гэдэг ингээд хүчин зүтгэл гаргаад ингэж байгаа нь бол одоо маш их аюултай юм шиг санагдаж байна. Магадгүй би өөрөө физикч биш, хиймч биш. Би зүгээр л одоо эмзүүчийн хувьд тэгэхээр ийм олон одоо аюул бас байгаа тийм ээ. Бид манай засгийн газрын одоо хүчин чадал ямар байгаа вэ? Авилгал хийх хахуул одоо маш өндөртэй гарсан ийм байгаа тохиолдолд зүй зохистоор ураа олборлно гэдэг асуудал би бараг байхгүй байх гэж бодож байгаа. Итгэл бол төрөхгүй байгаа. Хоёрдугаар гэвэл ураны хог хаягдлыг буушлах газар олчиод тэр нь одоо хитэн одоо үед амжиж тийм ээ газрын доороос тэр хог хаягдлаас ямар хэмжээний уран одоо алдагдахыг бид нар хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр энэ бол Монгол бол ураны оршуулгын газар ч юм уу олборлох ийм газар битээ байгаасаа гэж бодож байгаа. Одоо дэлхийн дээр үлдсэн цорын ганц гэж хэлж болох нүдэлчтэй одоо өв соёлыг тийм ээ энэ удам мөхсаг манай монголчууд л авч явна тийм ээ. Тэгэхээр ийм одоо газрын хөрсөндөр байгаа юм тэгэл байгаараа байж л тэтгэм бидтэй. Энээс өөрөөр манай Монгол улс одоо хөгжих боломж бүрэн байна шүү дээ. Өв соёл те соёл уламжлал атын эмчилгээ одоо өөр юу гэдэг энэ нүүрсний 5-7 гэдэг энэ олон юмаа зүй зохиц хэрэглэх юм бол Монгол улс тэр байтугай их баян болох ийм боломжтой байхгүй. Тэгэхээр энэ бол цэвэр одоо ураны та холбоотой юм асуудал биш. Та нар одоо мэдж байгаа дэлхийн улс төрийн байдлыг ярьж байгаа Трамптэй Гренланд гэдэг одоо Даны харьяал байдаг том арлыг зүгээр ч сонирхоогүй байхгүй. Яг тэгвэл тэр одоо зохион бүтээгсэн тэр Elon Musk энэ чинь баярлаад байгаа юм гэвэл цаана энэ технологиг хийх зорилттой маш их одоо ховор газрын доорх элементүүд тэнд байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрүүнд нь л санархаж байгаа. Тэрнээс бол тэр Гренландын ард түмэнд хайртай даан ч юм уу тэгээд байгаа юм бол огт биш ээ. Тэгэхээр энэ ураныг дагаж тийм ээ яг Гренландтай адилхан маш олон тооны газрын ховор элементүүд манай Монголын газар шууранд байж байгаа байхгүй юу. Заавал тэрийг одоо ухаад ингэж гарах ямар шаардлага гэж би ингэж хувьдаа боддог. Тийм учраас энэ одоо влогийг би зориуд их олон юмнуудтай харьцуулаад ингээд бодож энийг зориуд хийж байгаа. Тэгээд Нобелийн их тайвны шагналыг энэ жил гарцсан. Хамгийн дээд нь 92 настай. Тэгээ 88, 89 настай тэр хөгжүүлийг хараад үнэхээр би бахархсан. Залуу хойч үедээ тэгээд өөрийнхөө үзэж тулсан амьдралыг энэ дэлхийн ямар ч хүн битгий давтаасаа бид нар шиг битгий зовоосаа бид нар шиг битгий үзээ ядагдаж гадуур хагдаасаа гэсэн үднээс одоо засгийн газараас айхгүй. Япон ямар орн билээ тийм биз дээ. Тэгэхээр засгийн газараас айхгүй, эзэн хайнаас айхгүйгээр ингэж тэмцэж дэлхийн нийтийг хамарсан юм хөдөлгөөн болгож чадсанд нь үнэхээр би бахархсан. Ер нь бол жирийн хүний амьдралын түүх гэдэг бол үнэхээр гайхалтай байдаг. Ямар ч зүйлийг ямар ч бусармаг юмны эсрэг тэмцдэг ийм одоо гайхалтай хүмүүсийг бид нэр мэдээж бас өөрийнхөө одоо амьдралд багч гисэн одоо ингэж тусгаж авахыг ингэж хичээгээсэй гэж ингэж бодож байгаа. Миний блогийг олон монгол залуучууд үзээсэй гэж бодож байна. Тэгээд тэр түүх шагнал авсан хүмүүсийн түүхийг уншиж үзээсэй гэж бодож байна. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа, амжилт хүсье. Ямар хүмүүс шагнал авчваа гэж асуусан миний влогийг үздэг манай биатлон дуртай монголчуудын хамгийн одоо Ахмад гишүүн танд маш их баярлалаа. Тэрвээ та асуугааг байсан бол би энэ влог хийх байсан баха гэж ингэж бодчих. За ингээд эрүүл хийх сайн санаг хүсье гэрээ түр баяртай.